Монголд асрах газар хүмүүжих хүүхдүүдийн тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа. За гэтэл асрах газрууд өнөөдөр хүүхдийг хүмүүжүүлж, нийгэмшүүлж чадахгүй байгаа мэдээллийг бид баримттайгаар дэлгэн тавьж байна. За тэртээ 2010 онд Алс орнод гих асрах газраас Америк нэгдсэн улсыг зорьсон 10 хүүхдийн тухай мэдээлэл тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр баггүй шууган тарьж байсан. Харин энэ 10 хүүхдийн 2 нь өнөөдөр манай телевизэд ярилцлага өгсөн юм а. За эдгээр хүүхдүүдийг харь оронд аваачиж, за бэлгийн буруу чиг хандлагатай болгох, за биеэ үнэлэх, улмаар цаашлаад шашны байгууллагууд Америк нэгдсэн улсын олон орноор дамжуулж хүүхдүүдийн зургийг үзүүлэн, за мөнгө татах, за нэгүгээр хэлбэл хүүхдүүдээр бизнес хийсэн тохиолдол байгаа юм. Энэ тухай мэдээллийг одоо хүргье. Муухай ингээл энэ дандаа эвэгтэй үнэ хувцастай шүү дээ. Энэ хүүхдүүд өнөөдөр 20 нас хүрсэн. Америк нэгдсэн улсад үрчлүүлэх үедээ 4 настай байсгаажээ. Анх 1 нас хүрээгүй байхдаа гадны урсгалын шашин суурилсан асрах газар болох Алс орнод гих байгууллагад өсч, дараагаар нь Америк нэгдсэн улс руу асрах газрынхаа шугамаар явж, олон ч хотуудаар хүүхдүүдийн нэрийг барьж, зургийг нь үзүүлэн мөнгө гуйж их хэмжээний мөнгө олсон боловч өнөөдөр энэ хүүхдүүдэд нэг ч төгрөг өгөөгүйгээр барахгүй бэлгийн буруу чиг хандлагатай болгож, улмаар эрэгтэй хүүхдүүдийг биеэ үнэлдэг хүмүүс болгон хүмүүжүүлжээ. Би баг байхад би охин сонирхдаг гэсэн. Одоо би тэр асамжийнхаа банд нартай нийлээл охтууд охин яриад ингээл охин их нэртэй болно. Би үерхдэг байсан 10 жилдээ охинтой. Тэгээд би Америк руу явсан. Нөгөө 2009 онд. Тэгэхэд хамгийн том буруу чиг хандлага гарч ирсэн. Юу байсан бэ? Ингээд одоо танилцсан, одоо тэр сүм дээр очсон. Тэгээд тэр сүм дээр очиход одоо бас тийм гажиг тийм сонирхдаг тийм хүмүүс гарч ирээ. Америкт би багаас л явсан л да. 4 настай байхдаас. Би тэгээ 16 настай байхдаа Монголд 2009 онд би ирсэн. Одоо бидийг яагаад Америк руу авч явж байгааг бол одоо бид би энэ хүүхдийг Монгол хүүхдэд хийж байгаа шүү. Таанс одоо надад мөнгө өгж байгаа. Мөнгө өгөөрэй гэсэн утгатай өгөл бидийг Америк руу авч явж байгаа. Энэ Монгол таны төрсөн ээж аав одоо та нарын ээж аав биш. Энэ бол та нарын зүгээр төрүүлсэн одоо та нарын ээж аав биш. Бид нар Америк хүмүүс бид нар та нарын одоо ээж аав. Та нар биднийг ээж аав гэж дуудахгүй та нар манайхаас яв бүр тэгдэг байсан. Тэгээд намайг ингээд доромжилдаг байсан. Чиний ээж бол одоо байхгүй шоронд байгаа. Одоо бид нар чиний ээж аав. Одоо чи биднийг одоо ээж аав гэж дуудахгүй яв. Би нэг хэсэг маш их хэцүү байдгүйсэн дарамтанд. Энэ хүүхэд өнөөдөр камерын өмнө нийл гарч өөршигөө олон тооны асрах газрын хүүхдүүдийг буруу зам руу орохоос сэргийлэхэд хийж чадах бүхнээ хийн гэж байгаа боловч эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх байгууллага өнөөдөр хуруу дарам цөөн байгаад асуудлын гол учир байна. Асрах газар гэж чухам хүүхдүүдийн эрхийг боогдуулдаг газар биш, эрхийг хамгаалдаг газар байх ёстой. Гэтэл чи заавал Есүст итгэх ёстой те. Тэгвэл чи миний эндээс явж болно. Чи гадуур гар. Би чамаг энд байлгамааргүй нэгдвэл чи Есүст итгэхгүй гэж чинь ядвал чи миний шашин буруутглаа ингэлээ гэж тэгдэг. Би тэр 2009 онд би Алс орнд хилж төлөөлөгч татан бөөгдсөн татан бөөгд улсаас татан бөөгдөхөд би хүүхд асрах төвгө ботаникийн асамжинд би сар гаруй байсан. Тэр байх хугацаанд нэг жишээ багш нар юус тулж хайцдаг зүгээр өрөөндөө сууж идэг. Би тэр асамжийн газар тэр амгалангийн байх одоо асамжийн газар байхдаа би бас өөрөө бас харсан л таас багш нар нэмэлэхгүй бас багш нар бас амт мөнгө гууж штт. Бидрээс хэдэн дүү гууж штт. Багш нь ингээд мөнгө хэрэгтэй нэ ингэчих тэгчих. Бид нар бас хаяа нэг өгнө хаяа мөнгөгүй ингээд замын эрэгтэй багс нь уулна багс нь ингээд 30 татаад аим сартаад сардлын мөнгө өгч игээд би бас нэг хэдэн өгчээсэн тэр нэг багстай. Батоникийн ойролцоо байх хүүхэд сургалт хүмүүжлийн асрах газарт багшилдаг Батсүрэн гэх хүн хүүхдүүдэд улсаас сар бүр олгодог байсан 3,000 төгрөг өгдөг байсныг нэг удаач өөрсдөд нь өгч байгаагаар барахгүй. Бусад багш нар нь хөвгүүдээр нь хаалга даруулж мануулаад октыг нь хүчирхийлдэг байж энэ хар дарах мэт сонсогдох мэдээлэлч гэсэн үнэ юм. Одоо Алс орндын хилж төлөгч нэг том жишээ байна. Одоо тэр Жон гэж захирлынх нь хүн ингээд манай асамжид нэг байсан охиныг хүчирхийлсэн. Бидэг одоо урсаг гардаг гэсэн л та. Тэгэхэд л би жоо хүүхдээс юугаас мэдэхгүй гардаг л эсэ. Тэрнээс учрыг би одоо сайн ойлгохгүй. Би бас ингээд ярьж чадахгүй байна л та. Ингээ хамаагүй бас юм ярмааг байна л та бас.
Асрах газар хүүхдүүд хүмүүжих биш бүр эрхэн ноцтой зөрчигддөг мэдээллийг бид хүргэж байна. За их эцэгтэй хаягдсан эсвэл тодорхой шалтгааны улмаас өнчирсэн хүүхдүүдийг асрах газар хүмүүжүүлж нийгэмшүүлдэг. Гэтэл өнчингөх хэсэгт орсон нүүр буруулахааргүй үнэн нь эдгээр хүүхдүүд бидний ирээдүй хойч мөн гэдэгт оршиж байна. Харин ирээдүй хойчоо бид гадаадын иргэдэд өвчлүүлж, гадны шашны нөлөөтэй байгууллагад даатгаж өгч байгаа нь энэ мэд асрах эрсдлийг дагуулж байгаа юм. Манай улс Америк нэгдсэн улс, Герман, Канада, Голланд, Австрали, Япон, Итали, бүгд найрамдах Солонгос улс, Англи, Бельги, Дани, Франц, Испани, Финлянд, Нидерланд гэх орнуудад хүүхэд өрчлүүлсэн. Эдгээрээс Америк нэгдсэн улсад хамгийн олон болох 149 хүүхэд, Германд 29, Францад 19, Италид 11 хүүхэд өрчлөгдөн амьдарч байна. 1991 онд анхны монгол хүүхдийг Америк нэгдсэн улсад өрчлүүлсэн бол түүнээс хойш 2000-аас 2003 онд Чилд хамгийн олон буюу 25-аас 35 хүүхэд өрчлүүлсэн мэдээлэл байна. За үнэн дээр элчин сайдын яамд өрчлүүлсэн хүүхдийн тоо мэдээллийг нэгтгэх төдийгөөр ажиллаж байдаг гэхэд үннээс нэг их зөвхгүй болов. Элчин сайдын яамд консулын газруудыг тухайн оронд өрчлөгдсөн хүүхэд эрсдэлгүй аюулгүй орчинд өсч төрнөж байгаад баталгаа гаргуулдаг боловч энэ нь хачир дээрээ хэрэгжихгүй байна. Хүүхдүүд энэ мэд хохирсоор байхад хүүхдийн эрх ярьдаг өнөө олон байгууллагууд хаана байна? Сайд дараах хариуцах ёстой яам нь юу хийж байсан юм? Одоо байгаа хүүхдүүдээ 7 хоногт хэд эргэж очдөг юм гэх асуултууд араараасаа хөөрч байна. Монголын өнөөгийн нийгэмд төрөнчтөр, эцэг эхэнчтэр хүүхдүүдэд хайсаар байна. Харин дараагаар нь энэ байдал давтагцаар байна.